коронавирусын халдвар хүүхэд гэр бүл нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа талаарх мэдээлэл хүргэхээр боловсрол шинжилгээ ухааны яамны Багдунд боловсролын газрын мэргэжилтэн отхон сүрэнтэй харилцаж байна. Танд оройн хүргэе. Баярлалаа. Тэгэхээр яг энэ коронавирусын халдвараас шалтгаалan сургууль цэцэрлэгийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон. Энэ нь ер нь нийгмийн сэтгэл зүйд хэрхэн яаж нөлөөлж байна гэж үзэж байна вэ? Энэ коронавирусын цардахалтай холбогдсон тэгээд түүнээс үүдэж тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдал хөл хорой бол ер нь Монголын нийгмийн бүх салбарт маш ноцтой тийм гүнзгий байдлаар нөлөөлж байгаа. Тэрний нэг нь бол мэдээж манай боловсролын салбар. Боловсролын салбар гэхлээр зэрэг чинь боловсролын тогтолцоо гэсэн. Боловсролын тогтолцоо гэхлээр зэрэг тогтолцооны бүх элементүүд энэ нөхцөл байдал бол шууд нэлээд тийм хүн дээр туссан. Тэгэхдээ одоо ингээд манай ярианы сэдэв бол хүүхдтэй холбоотой учраас хоёлаа гэд яг хүүхдэд яг хичээл сургалтын байдал яд нөлөөсөн бэ гэдгээс нь би хэлье гэж хүсэж байгаа. Ер нь монголчууд ийм юм үзээгүй. Өөрөөр хэлбэл иймээс огт үзээгүй байхгүй. Манайд ингээд 24 оноос эхлээд орчин цагийн боловсролын тогтолцоо бий болвол ингэж явж байгаад яг 2020 оны 1 сарын 20 хүртэл наад зах нь ингээд бараг 7 сар тэгээ бараг ингээд 8 сарын турш ингээд боловсралгүй хүүхэд нь гэртээ байж идэг ийм нийгэм үзэгдлийг монголчууд урд нь ерөөс үзээгүй. Хүүхэд үзээгүй, багш үзээгүй, сургууль үзээгүй, гэр бүл үзээгүй, нийгэм тэр аяар ийм юм үзээгүй байхгүй. Үзээгүй хичээлхлээр зэрэг тэгэл хүүхдийн оюуны талаас нь, сэтгцийн талаас нь, биений талаас нь, ээж аавын хандлагын талаас, гэр бүлийн санхүүгийн талаас гэж маш олон юм байх боловч ингээд хүүхдийн сэтгэл зүйд их тийм гүнзгий нөлөөлж байгаа. Энэ гүнзгий нөлөөллийг бүр 100% сөрөг нөлөөлөл гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ дийлэнх нь сөрөг байдлаар нөлөөлж байгаа. За боловсрол шинжилгээ ухааны яамны өөрийнх нь захиалгаар сая МОИС-ийн сэтгэл судлалын тэнхим манад маш тийм үн цэнтэй нийгмийн томоохон хэмжээний судалгаа хийж гисэн. Энэ судалгааны үр дүнгээс харуул яг хүүхдийн сэтгэц өөрөөр хэлбэл зан авир бие авч явах байдал орчиндөө хандлага нөгөө талаараас багш нар бүр нөгөө талаар эцэгчүүдэд саяын энэ хөл хорионы өндөржүүлсэн бэлэн байдал бол маш тийм гүнзгий уул мөрөө үлдээсэн гэсэн тийм дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл боловсролын салбарт гүнзгий нөлөө үзүүлсэн. Тухайлбал ямар одоо нөлөөлөл үзүүлж ингэж харж байна. Тэгэхээр биднес ингээд ямар ч юм ярьсан тодорхой судалгаан дээр ярьж байгаа. Сая ингээд манай гаргаж өгсөн дээр судалгаа болоод томоохон хэмжээний байсан бөгөөд хамгийн гол нь гэхлээр зэрэг ер нь ингээд хүүхдүүд тодорхой хэмжээгээр айдас, түгшүүр, зовнил, ганцаардал бий болсон байна хүүхдүүдэд. Манай хүүхдүүд гэхлээр зэрэг бүр 1-р ангийн 6 настай хүүхдээс ахуулаад яг сая төгссөн болон одоо ингээд төгсгөө ингээд орох гэж байгаа 18-тай тэр бүх хүмүүс бүгдээрээ багтаж байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдүүд айж байна. Яг юунаас айж байгаа гэхлээр хүүхд чих хөөх ингээд би ганцаараа сурлагаар хоцорсон юм биш үсттэй гэж айж байгаа. Манай найзууд энэ зунжин, энэ хаваржин уулзааг болохоор зэрэг намайг тоохоо болоод өөр найзтай болцсон юм биш үсттэй гэж айж байгаа. Нөгөө талаар ингээд би энэ хооронд ингээд ганцаардаад миний айцсан муухай болцсон байгаа болов аль эсвэл би ингээд бүр өндөр болцсон байгаа болов би одоо боббор болцсон байгаа болов найзгүй болцсон байгаа гэсэн тийм айцуудад байгаа. Гэхдээ хүүхдүүдийн айцын гол сэдвүүний юу гэхлээр зэрэг би сурлагаар хоцрогдсон байх үйдэг айц бол 1-р ангиас ахуулаад 12-р ангийн бүх хүүхдүүдэд байж байгаа. Тэгэхээр энэ яг энэ хичээлээс хоцорсон байх гэх айдас бол яг хүүхд болгоно байна гэж ярьж штеп. Тэгэхээр энэ дээр боловсролын яам, яг энэ салбар яам ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм бэ? Ер нь бол хүүхдийн танхимын сургалт гэдэг чинь одоо монголчууд ингээд маш олон 90-100 жилийн турш ингээд танхимын сургалтаар яваад ирсэн ийм улсууд чи ер нь танхимаас юм сурах нь илүү тийм нэг хүний сэтгэц зүй, сурах арга барилд хамгийн тийм эерэг арга нь танхим болчихж байгаа. Ер нь гэхдээ сая өнгөрсөн хичээлийн жилийн сүүлчээр 2-3-4-р улиралд бол ямар нэгэн сургалтыг бидээс огт таслаагүй. Дандаа л ингээл ТV-гээр теле сургалтууд явж исэн, цахимаар хичээлүүд явж исэн, нөгөө сургууль нь өөрөө янз бүрийн хичээл явж байгаа. Тэгэд анги даасан болон яг тухайн хичээлийн багш нар тэр тусмаа төгс ангийн багш нар бол үнэхээр бараг урдны танхимын хичээл явдгаасаа бүр хэд давсан тийм их ачаалттай ажилласан байхгүй. Тэгэхээр яг энэ хооронд биднес ингээд үндэ танхим биш нь үнэн боловч хүүхдүүд бол сурлагаар маш их хоцорсондоо гэсэн дүгнэлтийг хаанч хинж хийхгүй. Тэгсэн мөртлөө энэ чинь танхим биш юм чинь биднес урд нь ингээд дандаа телегээр яв сураагүй юм чинь цахимаар мэдлэг чадвар авч сураагүй юм чинь гэсэн асуудал байгаа байхгүй. Тэгэхээр биднес ингээд энийг дандаа телевизээс гадна ингээд сургалтын өөр хөтлөр боловсруулад өөр төлөвлөгөө боловсруулад аймаг нийслэлийн боловсролын газрууд багшаар нь сургуулаар нь дамжуулаад хүүхдийн хичээлийг бол тасалдуулгүй явуулсан. Багш нар ч гэсэн ялгаа авахгүй энэ үүргээ бол Монголын багш нар үнэн сайн биелүүлсэн. Тэгээд одоо
одоо 9 сараас эхлэнгүүтээ эхний бүтэн сар 9 сар бол тэр жигтэй давталгын сар байж байгаа. Энэ дэр бол ямар нэгэн шинэ хөтөлбөр үүсэхгүй, хуучин хөтөлбөр, хуучин ишүүдэл бүгдийг давтна. Ямар нэгэн шалгалт авахгүй, ямар нэгэн нүүн тавихгүй, хүүхдүүдээ урд нь ингээд мэдж байгаад мартсан юм уу? Тим зүйлүүдийг эргэж сануулхад л энэ одоо сар зориулагдах юм. Гэхдээ ингээд нийгэм сэтгэл зүйн нөлөөлөлтөө зэрэг бид баснда сургууль эхлэх зэрэг ингээд монгол хэл, аль эсвэл математик, өгөө бол дизайн, аль эсвэл ингээд хийм ч юм ийм талаас нь хардаг бол сая ингээд өнгөрсөн нэг 7 сарын хугацаанд сургуулийг хүмүүс, сургуулийг хүүхдүүд, сургуулийг яам хүртэл өөрөөр харж эхэлж байгаа. Ер нь бол мэдээж ингээд яамны бодлого ингээд хөтөлбөрт ингээд байдаг боловч тэгээд нийгмийн сэтгэл зүг бол яам бол маш тийм сургаар харж байгаа. Жишээлбэл юм бол яг ингээд тодорхой хичээлээд гэж үзэхээс гадна хүүхдийн хувьд сургууль бол хүн болох, тэгээд найзтай байх, өөрийнхөөрөө байх, маш их инээх, хурдан гүүх, тэгээд дураараа байх. Нийгмийн амьдралд өөрийнхөө яг хүн гэдэг тэр хуваараа оролцох ерөөсөө юугаар ч сольшгүй. Автобуснаас, хоолны газараас, гэрээс, одоо цахим орчноос ерөөсөө авч болдгоо зарим үн цэнтэй зүйлийг хамгийн ихээр авч болох газар нь сургууль юм биш үү? Цэцэрлэг юм биш үү гэсэн ийм дүгнэлтэнд ерөөсөө хүүхдүүд төр, эцэгчүүд төр, багш нар төр ер нь нийгэм тэр аяараа хүрч байгаа. Сургуулиас ганцхан хүсэн хүлээдэг зүйл нэгээ сайн тоо боддог, монгол бичгээр сайн бичдэг, түүхээ мэддэг, хим, физик гэдэг байсан бол яг хүнийг яг хүн болгоход сургууль ямар их хэрэгтэй вэ гэдгийг ер нь дэлхийн нийтээр мэдэх шиг боллоо. Монголчууд ерөөс ийм үзег байсан байхгүй. Ийм цочорж орж байгаагүй гэсэн үг. Тэр яг сургууль цэцэрлэгийн энэ байгууллагууд дээр арга хэмжээнүүдийг яаж тодруулбал та яг 9 сарын 1-ээс ийм арга хэмжээ юм тодорхой бас нэг боловсрол шинжилгээ ухааны яам бол яг энэ сургалттай болон сургалтын гадуур хөвлөлөөртэй холбогдсон бүх зааврыг бол засгийн газрын тогтоол улсын онцгой комиссийн шийдвэрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа. Яг засгийн газрын тогтоолын хүрээнд сая боловсрол шинжилгээ ухааны сайд, сангийн сайд, мөн шадар сайд, эрүүл мэндийн сайд, нийгмийн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын өөрөөр хэлбэл 5 сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ бол ерөөсөө яг 9 сарын 1-ний сургалтын үйл ажиллагаа тэгээ тодорхой нэг үе шаттайгаар эхлэхтэй холбогдсон ийм томоохон хэмжээний тушаал байсан. Энэний 2 дахь заалт нэг ийм заалт байсан. Тэр бол маш чухал заалт байсан. Өөрөөр хэлбэл нийгмийн сэтгэл зүй шилжсэн. Ингээд сургууль цэцэрлэг удаан хугацаагаар ингээд завсарласны улмаас хүүхдүүд мэдээж мэрэгжлийн багш нар тэгээд эцэгчүүдэд ер нь нийгэмд нэг жоохон санаа зовнил төгшөөр байна. Энийг арилгах чиглэлээр нийгэм сэтгэл зүйн эрг нөлөөлийн үйл ажиллагааг гэр бүл соёлон явуулсугай гэсэн тийм тушаал гарсан байхгүй. Заавар 2 дахь нь гэсэн үг. Тэгэхээр энэ дагуу манай сайд боловсрол шинжилгээ ухааны сайд ингээд ажлын хэсэг байгуулад энэ ажлынхны хэсгийг яг чиг үүргэний өглөө зэрэг ерөөсөө л яг сургуульд хүүхдүүд ингээд ирээд амар тайван болох удаан хугацаагаар хөвсөн хүлээсэн тэр газараа ирж байгаа эзэн хүний ясаар суурж баярлаж хоорондоо сайдаж муудаж хичээлээ зааж багштайгаа хамтран ажиллах тэр нэг сэтгэл зүйн нөлөөллийг сургуульд бий болгох. Нэгдүгээр тэгээд мэдээж гэртээ хүүхэд амар амгалан байх ийм нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагаа үндэсний хэмжээнд, салбарын хэмжээнд, яг цэцэрлэг, яг сургуулийн хэмжээнд тэгээд гэр бүлийн хэмжээнд зохион байгуулах юм чиг өөрөө бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Одоо бид бүхний яг хийгээд явж байгаа ажлыг бол 2 төвшөнд авч үзэж болно. Эхнийх нь бол яг ингээд нийгэм шууд нөлөөлөхөөр тийм ажлууд байна. Жишээлбэл телевизийн нэвтрүүлгүүд, штарко, том хэмжээний сургалтууд өчтөрөд 200 хүнтэй том сургалт яваад эхэлсэн байна. Тэгээд телевизийн цорол нэвтрүүлгүүд байна. Гарын авлагууд гэх мэт ийм асуудлууд. Нөгөөх нь бол яг ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг дээр зохион байгуулах тэр үйл ажиллагаа юм байна. Энтэй холбогдсон нэр нь их хөөрхөн. Хүүхдтэй боловсрол. Хүүхдтэй боловсрол гэдэг тийм томоохон хэмжээний аян зохион байгуулахаар манай сайд батлаад өдөржингөө одоо аймаг нийслэлийн боловсролын газараа дамжуулаад сургалт өргөхөд ингээд бэлэн болчиход байж байна. Тэгэхээр энэ дотор бол ингээд мэдээж сургуулийн захирал, сургуулийн менежер хамгийн гол нь сургуулийн нийгмийн ажилтан ангийн багш нь яг ийм гэсэн бүх арга хэмжээнүүдийг бүгдийг ингээд тооцсон, яг нэг өршлөн заагаад өгсөн тим юм байна. Гэтэ хамгийн сонирхолтой нэг нь өглөө зэрэг хүүхэд өөрөө энэ арга хэмжээний гол хэрэгжүүлэгч нь байна. Энэ арга зүйн нэг сонирхолтой байхгүй. Энэ дөр нэг тийм 2 асуудал байгаа. Үзэл санааны төвшөнд бол уг нь ингээд хүүхэд айцсан бол та нар битгий айх муухай шүү, тэрнээс айх хэрэггүй шүү гэж хэлдэг. Тэгсэн ч гэсэн хүүхдийн айц ерөөсөө дарагддаг байхгүй. Тэгэхээр хүүхдийг ингэж айц гэдэг үгээр айцын дарах, айцын найрлах биш. Тэрний оронд хоёулаа нийлж дуулъя гэсэн таахгүй. Жишээлбэл хүүхэд ямар нэг юм санаа зовоод зүүдлээ ч юм англиараа санаа зовоод хичээл хоорондоо ингээд сэтгэлээр унаад байх юм бол чи ерөөсөө санаа зовоод хэрэггүй гэж хэлэх нь бол тийм оновчтой биш. Тэрний оронд бүгдээрээ дуулъя, гоё юм бичээ, эсвэл бүжиглэе гэдэг ч юм уу. Огт өөр тийм баяр баясгалангаар айц айн зовмдол төгшөөрийг арилгах ийм үзэл санаатай үйл ажиллагаа юм байгаа. Хоёр дахь нэг арга зүйн гэхлээр тэр нэлийн тийм нэг дидактик шинжтэй. Хүүхэд яаж их сайн сурдаг вэ гэвэл хүүхэд өөрийнхөө сурсан юмыг бусдад зааж өгөх явцдаа хамгийн сайн сурчдаг байхгүй.
Жишээлх юм бол ингээд гэр бүлд, сургуульд яг тухайн ангида чи одоо тэгээрээ ариунаа, чи хоёгаа тэгээрээ, цэгийн чи тэгээрээ гэхийн оронд хүүхдүүд өөрснөө багштай, хүүхдүүд өөрснөө бие биендээ, хүүхдүүд өөрснөө гэртээ хараад ээж аавдаа яг ингэж байх ёстой шүү гэж хүүхдээр өөрөөр нь хэлүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл хүүхдийг те ингээд ер нь нийгмийн уртлалын игнэнд гаргаж ирээ. Тэгээ заавал ээж аав нь багш нь хүүхдэд хэлж явах биш. Хүүхд нь харин энэ асуудлаар багштай ээж аавдаа хэлж явах хэрэгтэй гэсэн тийм арга зүйтэй байхгүй. Ийм ажлууд тэгэл ер нь өчигдрөөс эхлээд ингээд нийгэмд даяар давалгаад эхэлж байна. Коронавирусын халдвар боловсролын салбарын хөгжилд хэрхэн одоо нөлөөлж ийн гэж үзэж байна та. Тий, энэ бол нэлийн тийм өндөр түвшний асуудал байна. Одоо ингээд шинэ засгийн газар ингэж байгуулагдаад улсын хурлын сонгуулийн үр дүнд тэгээд ингээд ер нь бол энэ Монгол улсын засгийн газараас 20-50 алсын хараа гэж маш томоохон хэмжээний хөтөлбөр өөрөөр хэлбэл том стратегийн тиймд баримтчиг баталсан. Тэрэн дээр бол их тодорхой зааж өгсөн. Тэгээд яг өнөөдөр ингээд бидний өмнө тулгарч байгаа нөхцөл байдлаас болоод боловсролын үндсэн зорилго ер нь яг боловсрол гэж юу, боловсрол хүнийг ямар болгох вэ, хүн боловсролоос юуг хүсэн хүлээх ёстой вэ гэдгийг бол нэлээд ихээхэн хэмжээгээр эргүүлж харж байгаа. Өөрөөр хэлбэл сая ингээд биднес чинь теле хичээл гэж баг мэддэггүй байсан, цахим болон зайны сургалт гэж мэддэггүй байсан. Энэ бүхний цоош нэр өөрөөр нь харж жишээлх юм бол одоо ингээд боловсролд хамгийн тийм хүчтэй орж ирж байгаа болоод энэ зайны сургалтын, теле сургалтын, цахим сургалтын ер нь онлайн сургалтын том платформ бий болгоно гэх мэт. Өөрөөр хэлбэл ингээд боловсрол орж иж байгаа суушны инновац байдлаар яг энэ том платформ бий болгоод тэр ингээд заавал ингээд удахгүй ингээд нэг коронавирус ч юм уу ямар нэг өөр юм болоод хөл хоройдохтонгоо тэрэнд хэрэглэндэ гэх утгаар биш. Нийгэм тэргөө яг энэ зүг рүү явж байгаа учраас гэдэг шийдлийг хийж байгаа. Гэхдээ энэ шийдэл бол тэр 25 дор бол тодорхой туссан байсан. Тэгэхээр одоо бид бас ингээд хүүхдэд ном заана, багш хичээл заана, ээж аав нь хүүхдэд сургуульд явуулна. Хүн ер нь боловсрол эзэмшнэ гэдэг ойлголт бол ихэнх хэмжээгээр өөрчлөгдөж байна. Маш богинохоо хугацаанд. Энэ ч ингээд нийгэм зүйн талаас судлаачдын хувьд үл их тийм сонирхолтой үйл ажиллагаа байхгүй. Одоо энэ оны 2 сараас ахуулаад яг одоо хүртэл үргэлжилж байгаа энийг бол нийгэм зүйн утгаар загварчилж үзэхэд их хэцүү. Яг ийм болондоо тэгмүүд нь тэгэндээ гэж хинч урьдчилан төлөвлөх түн зохиос арга хэмжээ байх их чадваргүй байхгүй, чадвар болохгүй байхгүй. Тэгэхээр ингээд манай амьдрал дээр яг бодитоогоор ийм тохиолж байгаа учраас энэ бол том сургамж, нөгөө талаар бол том давуу тал. Энэ бол Монголын нийгэм төрсөн боловсролын нийгэм, боловсролын харилцааг бол ихээхэн хэмжээгээр урагшин төвлөрнө гэж бодож байгаа. Манай нэг боловсролын газрын дарга ингэж хэлж ирсэн. Энэ намар манай хүүхдүүд улам сайн сурна даа гэж. За, богино хугацаанд мэдээлэл өгсөн тань маш их баярлалаа. Таны ажил амжилт хүсье. Баярлалаа.